За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргээд тэгээд ийм гоё сонирхолтой холуу гарлаа надад. Тэрийгэ сонирхуулъя. Би ингээд нөгөө нодон холуугаа тоос сүртэйгтэй ийм бутаж ургадаг хургангааныхаа ийм ир цэцгийг аваад тэгэл ингээд шар холуундаа тоос сүртэйгээд исэн байхгүй юу. Аль төрүүлж гарсныг л аваад тэгэл тоос сүртэйгээл тэгэл энэ цэцэг нь ингээд нэг өдөр гараал тэгээд дараагийн нэг юм уу 2 өдөр гараа тэгээд дараа нь хумигдчихаа дахиад гарах ингээд дэлбэлж гардггүй байхгүй юу. Энэ дээр хүртэл би өнөөдөр одоо цэцэгнийх нь юуг юм хийхдээ бас л өөр юуныхыг авчраа хийцэн ба. Тэгээд ингээ хийгээд исэн чинь одоо миний шар хулуунууд хүртэл ийм гоншижсэн ийм урт юм гарч ирж байна. Энэ нодон жилийн өр болохоор ийм шин сортын юм гараад ирлээ. За энэ хулуугаа одоохондоо авахгүй байгаа. Бас энэ жил өрийн сонирхъягээд энэ хараа. Энэ бүдэрэг ихэд энийг авахгүй болохоор ингээд шаралж байна. За энэ болохоор ингээд завсраас гарсан. Нөгөө сугнаас нь гарсан нэг ширхэг нь ингээд ургацсан сунаад. Нэг нь ингээд томроод ирэхээр нь үлдээсэн. Энэ нарийн жижигхэн. Тэгээ эднэр нь болохоор ингээд сайхан том ургаж байна одоогоор. За энэ холоо маань харин ирлийц болоогүй сайхан гараад ирсэн байна. Тэгээд эднэрийг ингээд авахгүй томруулаад би өөр авах гээд ингээд томруулаад ирсэн чинь энэ рүү гарснууд нь ингээд шарлаад хатаад унчаад байна өхөө. За одоо яах вэ? Энийг жоохон том болгоод тэгээд өрийг авчаагаад тэгэл авандаахоо өөр гараад ирэхээр нь лавандаахоо тэгээд та бүхэнд ингээд захиад хэлэхэд болвол яг өөрийнх нь хулууг одоо шар хулуутай тэгээд хургангаатай тоос хөртэй ивэл яг өөрийнхөө сортын тийм холуу гаргаж ирэх юм байна шүү гэж захий. Тэгэхгүй бол над шиг ингээд хараа ийм гонжгор ийм гонжсон. Тэгээ шар ногоон. За ийм шин сортын холуунууд гараад ирдэг юм байна хөө. За та бүхэн тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй.